Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-тай хамт байгаа нийт үзэгч сонсогч та бүхэндээ энэ сахан өчийн мэндийг хүргье. Та бүхэндээ хэнд ч битгий хэлээрээ урайтай унтлагын өрөө нэвтрүүлгийг хүргэхээр 2 дугаар студиэс өчийн цагийн үндсэн хөтлөгч Халиука болон найруулагч Эрдэнэ Мөнхөвтөр ажиллаж байна. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 13-ны баасан гараг яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 9 минут болсон байна. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань болохоор 21-ээс дээш насныхан зориулсан байдаг учраас хэрвээ таны хажууд 21 хүрээгүй хүн байх юм бол сувгаа салахыг зөвлөж байна шүү. За, баасан гараг. Баасан гарагт бүгдээрээ томчуудад зориулсан киноны талаар ярьдаг байгаа. За, энэ удаагийнхаа киногоор болохоор би Fatal Attraction гэдэг киног сонгож авсан байгаа. За, энэхүү кино нь болохоор хамгийн юу гэх юм бэ? Хүчтэй сэтгэл зүйн триллерүүдийн нэг болсон. Тэгээд маш их гарснаас хойш маш их маргааныг дагуулж исэн дүүлэн тарьж чадсан кинонуудын нэг л дээ. Энэ кино нь 1987 онд гарсан ч өнөөдрийг хүртэл хүмүүсийн дунд яригдсаар байгаа нь айгүй сонирхолтой байдаг. Учир нь энэ кино зүгээр нэг аимшигын эсвэл нэг юм триллер кино биш байгаа л да. Харин хүний харилцаа, хүн хоорондын харилцаа, хүсэл тачаал, мөн уралт, хууралт, бие биендээ хитрхи донтох хайр дурлал, бас ямарваа нэгэн гаргасан ганц алдаанаасаа болоод юунд хүрч болохыг, ямар айдас дагуулж болохыг, бас юугаар ямар үн цэнтэй зүйлийг нэг гаргасан алдаанаасаа болоод алдаж болох зэрэг маш олон сэдвүүдийг бас хөндөж гаргаж ирсэн ийм бүтээл болсон байгаа л да. За, киноны найруулагч нь болохоор Adrian Lyne гэдэг хүн байгаа. Энэхүү найруулагч маань болохоор хүн хоорондын харилцааны яг тэр нэг эмзэг төвхтэй талыг кинонд маш бодтойгоор харуулдгаараа ийм алдартай найруулагч байгаа. Өөрийнх нь найруулж бүтээж гаргасан кинонууд маань дандаа нэг юм трейлер маягийн тийм ээ. Адармаатай араар тавилттай ч гэдэг юм уу, эсвэл нэг юм сэтгэл зүйн тал дээр ингээд трейлертэй кинонуудыг гаргадаг маш алдартай найруулагч байгаа. За, уг киноны гол дүрүүдэд Michael Douglas тоглосон байгаа. Мөн Glenn Close, Anne Archer нар тоглосон байгаа. За, киноныхоо үйл явдал руу орж задлж ярихаасаа өмнө энэхүү кино маань ямар амжилтыг болон кино дэлгэцнээ гарснаасаа хойш ямар том шагналуудыг ч юм уу эсвэл нэг тийм нэр дэвшиж байсан талаар нь танилцуулъя. Мэдээж Оскарын олон нэр дэвшлийг дагуулсан байгаа. Fatal Attraction кино Academy Awards-ийн нийт 6 төрөлд нэр дэвшсэн. Үүнд нь юу байгаа вэ гэхээр шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй дүрийг Glenn Close муу талын эмэгтэй тоглосон дүр байгаа л та. Шилдэг эмэгтэй дүр, шилдэг туслах эмэгтэй дүр. Мөн шилдэг зохиол, шилдэг монтаж гэсэн энэ 6 төрлөөр нэр дэвшсэн байгаа. Хэдийгээр Оскар аваагүй ч ийм олон нэр дэвшлэн тухайн кино кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсныг харуулж чаддаг. Мөн кино гарсан даруйда бокс оффист буюу гарч байгаа билет кассууд дээр маш их амжилттай байсан. За, ойролцоогоор 14 сая доллараар босож исэн кино төсөвлөгдөж боссон кино бол дэлхийн кинотеатруудаар гаргасан орлого нь 320 сая доллар орчим болсон байна. Тэгэхээр 1987 оны хувьд энэ нь хамгийн их ашиг олсон кинонуудын нэг болсон гэхэд хэлцдэггүй байгаа. Кино гарсны дараа нэг сонирхолтой зүйл болсон л да. За, энэ киног үзсэн хүмүүс маань мэдээж санах бах. Яг тэр Bunny Boiler гэдэг нэг юм хиллэг бий болсон л да. Америкт бол энэ англи хэл үнэхээр алдартай болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэн нэгэн хүн хүнд хит донтох ч юм уу аюултай токсик харилцаанд ингэж хит шунж орж байгаа хүнийг болохоор Bunny Boiler гэж нэрлэдэг болсон юм байна.
За мэдээж кино гарснаас хойш жүжигчдийн карьер нь болохоор үнэхээр өссөн байгаа. Ялангуяа Glenn Close буюу одоо Alex Forrest-ийн дүр тоглосон эмэгтэй байгаа. Одоо муу дүр дээр нь тоглосон. Түүний карьер бол үнэхээр дэш өссөн. Киноны түүхэнд хамгийн аимшигтай одоо вилнуудын нэг болсон гэж ярьдаг л та. Тэгэхээр муу санаатнуудын нэг. Michael Douglas нь болохоор яг ерөнхийдөө гол дүрийн эрэгтэй жүжигч байгаа штэ. Нөхрийн дүр тоглодог. Тухайн Холливуудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг яг тэр үедээ болж иж кино гарснаас хойш. Мөн трейлер жанрыг болохоор шин төвшөнд гаргасан кино гэж хардаг. Ялангуяа obsessive lover буюу хитрхи тийм токсик донтож хүнд амар ингэж донтож хайрладаг хүн гэсэн сэдв кинонд маш их одоо ашиглагдаж яг энэ талаар бол үүнээс хойш маш олон кинонууд ер нь энэ төрлөөр энэ жанраар ингээ кино гаргая гэсэн нэг юм шин төвшөнтэй кинонд ихээр гарч ирсэн гэсэн үг. За тэгээд бүгдээрээ киноныхоо нэг бүрэн үйл явдлыг ингээд танилцуулъя. Кино Нью-Йорк хотын орчин үеийн амьдралаар эхэлдэг. Гол дүр нь Dan Gallagher бол амжилттай амжилттай хуульч. Түүнийг болохоор мэдээж Michael Douglas бүтээсэн байгаа. Dan болохоор ажилдаа маш сайн, нэр хүндтэй, мөн гэр бүлийн амьдрал нь үнэхээр тогтворчсон ийм залуу байгаа байхгүй юу? Харин түүний эхнэр нь болохоор Beth Gallery-г Annie Archer бүтээсэн байгаа. Эхнэр нь болох одоо Beth бол маш их халамжтай, ухаалаг эмэгтэй бөгөөд одоо нөхөр охиноо маш их хайрладаг ингээл. Гэр бүлийн уур амьсгалын төр бол үнэхээр гоё харагддаг. Киноны эхэнд дундаас нэг хөрх охинтой нэр нь болохоор Helen. За тэгээд киноны эхний хэсэгт тэдний гэр бүлийн амьдрал маш тайван байгаагаар ажиргалтай мэт харагддаг л та. Одоо кино эхлэхэл ингээл Нью-Йоркийн одоо ингэ аслагдмал дүрэгдчих юм аа аслагдсан юм газрын юм гоё байшин савтай аав нь карьер өндөртөө хуульч хүн мэдээж хуульч хүнээ дагаад цалин орлого мөнгө нь мэдээж гайхамшигтай байна. Ээж нь гэртээ байдаг охиноо хардаг те. Дайн ажилдаа явдаг Бет гэрүүлээ халамжлал хоолундаа гээл нөхөртөө үнэхээр хайртай охиндоо бас хайртай. Тэгэд хамтдаа ингээд хотын юм захад амьдардаг юм айгуу гоё байшинтай байхгүй юу? Тэндээ амьдраад айгуу ажиргалтай амьдарч байгаагаар эхэлдэг л дээ. За нэгэн орой Дайн болон Бет хоёр ном хэвлэлийн одоо эхнэр нөхөр хоёр маань ном хэвлэлийн салбарын үдшилтэд оролцохоор явдаг л та. Тэнд нөхөр нэг тийм айгуу тийм сонирхолтой ингээ харахад ингээд хүний харц булаамаар нэг тийм айгуу тийм өвөрмөц стилтэй, өвөрмөц үсний засалттай нэг тийм сонирхолтой эмэгтэй танилцдаг. Тэр эмэгтэй бол Alex Forrest. Бөгөөд түүнийг одоо Glenn Close бүтээсэн байгаа те. Дүрийг нь. Alex нь болохоор үнэхээр бие даасан нэг тийм ухаалаг, ажилдаа одоо үнэхээр амжилттай байгаа редактор байхгүй юу. Тэгээд үнэхээр одоо юу гэдгүүлээ бие дааж чадсан хүчрхэг харагддаг эмэгтэй. Түүнийг хараад нөхөр нь шууд ингээл яа харахгүй харцсан ингээл унжлаа юм л да. Ямар дайчгүй эмэгтэй вэ гэдэг ч юм уу те. Нэг цаанаас нь ингээд таталцал үүсэж байгаа юм. Тэгээд энэ хоёр маань яг энэ ивент дээр уулзаад ингээд ойролцоо ингээд зогсчихсон. Тэгснээ нэг цаагаараа ингээд нүдээр ингээд бие биенэргүй ингээд сэтэн хаях ч юм уу те. Үе биетийг ингээд бие биенийхээ нүд одоо харцтай ингээд харц тулгараад зогсчихсэн чинь ихнэр нь хурж ирээд за хоёулаа тийш яв энтэй танилцсан энэ төр гэдэг аваа явчихдаг байхгүй юу. Яг тэр хугацаанд нэг халтгааны богинохон яриа өрнүүлээд өнгөрсөн байдаг. За яг энэ бол яг тэр одоо Alex Dan хоёр яаж танилцсны хамгийн ихний жишээ нөхгүй. За ингээ кино цаашаа үргэлжлээд явж хахад Бет охиноо дагуулад амралтын өдрүүдээр одоо нэг хотоос гарч эцэг ихтер очноо гэж яваад өгдөг юм. Харин одоо гэртээ буюу Нью-Йоркийн хотын зах гэртээ болохоор Дайн гэрээ хараад ганцаар үлдчихэж байгаа байхгүй юу. Яг энэ үед Дайн Алексийг одоо дахин олж хардаг нэг юм бас юу явдаг л да. Юу вэ гэсэн чинь ажил дээрээ байжсэн чинь ажлынхантайгаа ингээд ажлынхаа залуучуудаа суугаад оффист байжсэн чинь
энэ эмэгтэй өөр ороод ирдэг байхгүй. Яг тэгэл танилцаал өө харжсан эмэгтэй байна гэл те танилцаал тэрнгүүр инээлтэл мэдээж нөгөө нэг анханасаа юм таталцал байсан болохоор ингээл би энэ рүүгээ юм явжтай харах ч юм уу сэтэн хаяад ингээд. За тэгээ тэндээсээ тэр хоёр маань ингээд хоёр дахь удаага уулзчаад танилцчаад ажилласаа гараа явж хахад хамтдаа яг такси барихсан чи ерөөсө такси олддог байхгүй. Ууланд салаал би гэр гэрийн зүг явах гэж такси ерөөсө олддог. За тэгэхээр хоёлаа такси олдохгүй нь хоёлаа тэгвэл ойрхон паб ороод нэг хоол идэх үү юм уу. Тэгээ хоёлаа за тгийг. За тэгэд хоол идэхэр болоод ингээд оройн хоол хамт идэхэр болов. Мэдээж ихнэр хүүхд ингээд аав ээж хэргөө явчихсан хотоос гараа авсан байгаа штэ. Тэгэхээр нөхөр нь одоо ингээд тэр хооронд нь ажлын шумаар танилцсан, хоёр дахь танилцсан, айлгс гэдэг эмэгтэй дээ. Хоол идэд ингээд ресторан сууж байгаа. За ихэнтэй тэдний уулз зүгээр л нэг амар найрсаг ярилцлага юм шиг те нэг юм яриа өрнөсөн юм болж өнгөрчлөө байгаа юм л да. Хоолоо идэнгээ бас вайн угаа те тэгээд за би багтаа ийм байдаг гэсэн манай аав хоёрыг ийм намайг ингэж өсгөжсэн бэ. Багтаа ийм хүүхэд байдаг байсан ч юм уу те өөрийнх нь талаар ингээд нөхөр нь яриад инээгээл тэр болгоно нь мэдээж айлгс гэдэг эмэгтэй тал үнэхээр таалагдаад. За тэгээд тэр хоёр ингээд хоолоо идээд ингээ байж захта за одоо эндээс хайчих уу гэд хоорондоо жоохон сэтэ хаяад ярилцаад эхэлдэг байхгүй. За нэг 2 дугаар сууг руу ороод ч юм уу те. Чи юу нь юу сонирхдаг юм ингэх юм уу гэх юм уу гэд. За тэндээс хамаг зүйл болдог л доо. Аажмаар ингээд хоорондын таталцсан илүү хүчтэй болж эхэлж байгааг нь мэддэг. Тэгээд дарсаа угаад урт хугацаанд ярилцаж суусны эцэс тэгээд дайн айлгс гэрт нь хүргэж өгөхөр ингээд гардаг. Гэрийнх нь үүдэнд очиод яг ингээд салах малах дараа болоо баяртай энэ гэд хэлэхтэр тулсан чинь ингээд мэдээж бие биедээ улам татагтаал ингээд татгаж байгаа хүмүүс чи гів үнх ингээд үнэхээр бие бинийгээ барьж аваад нөгөө дотн харилцаанд орж байгаа байхгүй. За дотн харилцаанд орохдоо мэдээж айлгсын байрал одоо байгаа байрлал нь ороод бүр үнэхээр цензургүй дотн харилцаанд ордог. Яг нэг тийм араатанлаг тийм дотн харилцаанд орж байгаа тийм скинүүд гардаг л да. За яг ингээд дуусныхаа дараа дайн айлгс хоёр за одоо ингээд угаасаа л гэрт нь хүн байхгүй өөр болохоор сингл эмэгтэй байгаа. Тэгсэн чинь за одоо юу их үү гэл нөгөө ажлаа дуусныхаа дараа юу их үсч явж бүжиглэе гэл. За тэг бүжиглэегээ шууд тэр орчим хувц хон руу өмсөөл хотын бас нэг хамгийн ойрхон байгаа цэнгийн газар гэх юм уу одоо клуб руу очиод шүнжэнгөө бүжиглээл. Шүнжэнгөө бүжиглээл буцаж гэрт нь орж ирээл нөгөө ажлаа хийгээл те. Яг энэ үйл явдал гардаг. За дайн болохоор манай нөхөр болохоор ингээд дотроо бодоод байгаа юм л та. За энэ явдал бол зүгээр л нэг удаагийн алдаа болоод өнгөргөө. За ингээл болоо. За ер нь бол одоо нэг юм байдаг та гэл нэг тоосон шинжгүй нэг ингээд өнгөрөөчий гэж боддог. За тэгээд ихнэр охин нь ингээд буцаад ирэнгүүт нь угаасаа л энэ харилцааг угаасаа нэг болол өнгөрсөн томчууд юм чи яах вэ ухааны бод. Гэхдээ дараагийн өдөр нь одоо яг дараагийн өдөр нь бүх зүйл яг дайны боцноос арай жоохон өөрөөр эргэж эхэлдэг байхгүй юу? Айлгс ингээд дайнаас дахин уулзахыг хүсдэг л дээ. Тэгээ эхэндээ манай нөхөр болохоор бодож байгаа юм. Манун за үгүй дээ ер нь татгалцъя да. Ер нь бол татгалцсан гэл татгалцахыг оролдог ч гэсэн айлгс түүнийг бүр ингээд ятгаад байдаг нөгөө эмэгтэй. За явъя л да чи тийм дургу юм уу? Хоёлаа ингэчил та энэ бол айгүй хөвгөлтэй байх болно гэдэг ч юм уу те. Тэгээ хамтдаа дахин цагийг өнгөрөөхийг хүсээд идэв ингээд. Араас нь ингээд зууралдаа чаргууцалтаад байна штэ. За тэгсэн яг хөө тэгээд дахиад уулзаад мөн л адил одоо дахиад ингээ хоёр дахь дахиад ончиж байгаа байхгүй гэрт нь. Мэдээж тэгээд гэрт нь хонж байгаа хүмүүс ямар ажил хийх үү, ямар дотн харилцаанд орох нь тодорхой байдаг. Киног үзсэн хүмүүс бол бүгд тэр мэдж байгаа бах. За тэгээд киноны үйл явц болоод одоо ингээд ихнэр мэхнэр ингээд буцаад ирж байгаа байхгүй юу? Ер нь ирж байгаа юм. Тэгээд дайн ч гэсэн харилцаагаа дуусгах ёстой гэдгийг ингээд бүр ингээд цаанаасаа ингээд юу гэх юм бэ? Мэдрээд идэг. Тэгснэ за энэ үнэхээр алдаа байлаа. Хоёлоо одоо дахиж уулзахгүй шүү. Энэ харилцаа бол одоо алдаа байсан. Одоо яг юм болоод өнгөрсөн ч гэсэн ер нь дахиж хоёлоо уулзаад ийм зүйл хийгээд хэрэггүй гэж хэлдэг. Тэгэхэд тэр мэдээг нь болохоор айлгс
эмэгтэй болохоор үнэхээр хүн дээр тусгаад авчдаг байхгүй. Тэгээ хүн дээр тусгаж авч байхдаа ингээд хэрэлдэж байхдаа чи зүгээр намайг ингээд зүгээр л ингээд хэрглэжэл годомжинд шидчихдэг хог шиг гэж бодсон уу? Би чинь ингээд ашиглаад өнгөрдөг эмэгтэй шиг харагдаад байна уу? Гэх мэтэр ингээд хэрэлдэт эхэлж байгаа юм л да. За хэрэлдэж явах явцдаа ингээл угаасаа хоёр талаас ингээл нилээн бие биенэргөө орилж яхад нөгөө эрэхтэн хувцас өмсөл за би ер нь явлаа харьлаа гэ. Тэгсэн чинь нөгөө шар үстэй одоо эсрэг дүрийн нөө Алекс гэдэг эмэгтэй чи явахаас өмнө намайг үнсэхгүй мө чи намайг явахаас өмнө твэрхгүй мө гэд нэг тийм уйлан дуграад бэждгийн. Тэгэхээр за тэгсэн чинь гардаа юм барьцсан ч юм шиг эсвэл бол нурууныхаа ард нэг юм нуугаад байгаа юм шиг зогсоод идэх байхгүй. Дайн очоод за юу болсон юм бэ? Яасан алий гэд. За үнсчээд гарыг гэд. Тэгэд үнсэж яхад нөгөө эмэгтэй маань ингээл учиргүй ингээл нүдийн ингээл илбэл хоёр гараараа ингээл илбэл үнсээл үнгээл явуулахгүй гээл те. Тэгсэн чинь нэг зүйлийг дайн анзаарсан юу гэсэн чинь ингээд нүүр ингээд ингээ айгу нойтон оргиод ингээ харч чаа. Бугууга зүссэн байдаг байхгүй юу? Нөгөө Алекс гэдэг эмэгтэй нь хоёр бугууга ингээд айгу сийчихсэн утгаар. Тэгээд дайн мэдээж айж сандраад утгыг булааж аваад тэр хугацаанд нөгөө эмэгтэй нойрлол уйлал би чамайг явуулмааргүй. Ингээд би энэ харилцааг зогсоож чадахгүй. Чи надад татгаж чинь би чамд татгаж чинь яагаад болох хэвээр ингээл. Тэгээд яг сандарж байгаа дайн маань болохоор цусыг нь тогтоох гэж оролдоод эмч дуудаал тэл түүнийг тайвшруулах гал ингээл айгу хичээж байгаа юм л да. Тэгэд энэ мөчөөс эхлээд яг дайн энэ харилцаа болвол энгийн харилцаа биш байна. Энэ бол угаасаа айгу тийм токсик болчлоо. Айгу буруу зүйл болоод байна гэдгийг мэдрээд эхэлсэн байдаг. За мэдээж ихнэр хүүхэд нь буцаад ирсэн манай хүн тэгэд одоо буцаа заа яах вэ ингээд алдаа болоод их нэртэй хэлэхгүй ингээд нууж хаагаад өнгөрөөчөө гэж дотроо бодоод амьдраа яваад идэг. Харин ингээд хэд хоног өнгөрч явахад нөгөө Алекс маань дайн руу залгасан хിവэр байгаад байдаг байхгүй юу? Байнгын залгаад байна. Дайн болохоор Алексаас холтхыг оролдоол идэг. Гэвч Алекс түүнийг юусоо орхих ямар ч бодол байхгүй. Тэр бүр ингээд дайн руу байнга залгана. Эхлээл гар утас руу залгадаг ч юм уу, ажил руу залгана. Тэгснэ сүултээ ажлынхаа утсаар дайн одоо ажлынхаа утсаар, гэрийнхээ утсаар хүртэл ингээл дуудлага аваад байгаа байхгүй юу? Авч эхэлдэг. Тэгэл дуудлага ингээл аваад уцтаал дуграал одоо өөрөө уцаа аваад харахаар би Алекс шүү дээ. Чи яагаад дуудлага авахгүй байгаа юм? Чи миний дуудлагыг авал та. Чи гэрлүү залгаж болохгүй, чи ажил руу залгаж болохгүй. Энд чи миний гэр бүл болохгүй. Тэ нөгөөдг нь юусаа сонсгоо. Бүр ингээд сүултээ бүр ингээд шөнийн 2-3 цагт хүртэл ингээд тасралтгүй залгаж чинь. Тэгэл ихнэр нь унтж байгаа юм чи сэрч гэл нөгөөдг маань уцаа аваад нууцаар ирээл. Уцаа аваад тэгэл за яасан гэд хэрч би чамтай уулзмаар байна. Би чамтай уулзахгүй бол үнэхээр чадахгүй байна. За тэгэд ийм айгу тийм токсик харилцаа болоод эхэлчихэж байгаа юм л да. За Алекс болохоор ерөөсө бууж өгөхгүй байгаа дайны араас л те. Түнтэй л уулзаж бүх зүйл одоо түнтэй л уулзахгүй бол одоо бүх зүйл нь дууссан юм шиг амьдрал нь оронгороо эргэцсэн юм шиг те. Түнхтээ уурлал чи намайг үл тоож болохгүй гэж орлоо. Гэтэ энэ өгүүлбэр болвол киноны хамгийн алдартай мөрүүдийн нэг юм байна лээ. Чи намайг үл тоож болохгүй гэж орилдог нь би чиний нэг хэрэглээд хайдаг. Одоо цааш шиг чинь те хэрэглээд ингээд хайчдаг хогт новшчин биш шүү. Чи намайг ингэж болохгүй чи алдаа гаргах чинь ингээл одоо бас сүрдүүлэг яваад шүү дээ. За тэгэд кино мань цаашаа үргэлжлээд явах тусмаа ингээд Алекс ингээд дайны амьдралын талаар одоо гэр бүлийнхэн талаар эхнэрийн талаар охиныхын талаар те бүх зүйл ингээд нарийн шир ингээд судлаад мэдээлэл аваад эхэлчихэж байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо дайныг хаана амьдэрдгийг, эхнэр нь хин, охин нь хаана сурдгийн гэдэг ч юм уу те бүх мэдээлэл ингээл яг нэг хувийн мөрдөгч ингээд мэдээд эхэлсэн. Энийг нь болохоор дайн өөрөө бүр ингээд олж мэдчихээд ингээд маш их айжлаа юм л да. Яана одоо юу гэдгийг те би юу хийчих вэ? Би өөртөө амар том алдаа гаргачлаа. Одоо энэ юмхтэй намайг зүгээр болох тавихгүй байна. Яах вэ их вэ? Яаж болиулах вэ гэл. Тэгээ нэг өдөр болохоор Алекс дайн руу ирж ажил дээр нь хүрээд ирдэг юм.
ажлынх нь яг энэ доор буюу лобби буюу одоо юу гэх юм бэ? Хүлээн авах цэгт ингээд дайн ажиллаас гараа авчихсан чинь Алекс яг тэнд хүлээгээ зогсчихдаг байхгүй. Тэгээ нөө дайн чинь жоохон ингээд цочирдоод чи яагаад миний уцыг авахгүй байна? Чи яагаад надтай уулзахаас зайлсхийгээд байгаа? Чи ингэж болохгүй гэ. Тэгээд дайн яасан юу болсон гэсэн чинь дайнд би жирэмсэн болсон гэдэг байхгүй юу? Тэгээ тэр би чиний хүүхдийг тээж байгаа гэж хэлсэн чи дайн цочирдоод чи миний хүүхд гэдгийг яаж мэдчихэв? Наа чи хэнийг ч юм бэлээ гэж хэлдэг. Тэгсэн Алекс болохоор ингээд яагадгүй би өөр хүн амьтантай ойртдог болохоор энэ угаасаа чиний хүүхд. Тэгсэн дайн болохоор ингэдэг юм. Ингэж хариулдаг л да. За хоёлаа наатхан дээр чинь ажиллая. За наат асуудал чинь шийдэе. Би чамд мөнгөний үгүй чи очиад авахулчих. Хүүхдээ авахулъя гэж санал болгодог байхгүй. Тэгсэн Алекс болохоор эрс татгалзаад үгүй. Би хүүхдээ гаргана. Чи ганцаараа шийдээд би хүүхдээ одоо авахулчих хүн бишээ. Би гаргана гэсэн бол гаргана. Би хүүхдээ заавал төрүүлэх болно. Харин чи хүүхдийн минь амьдрал байгаараа гэж хэлдэг байхгүй. За цаашаа уншихаасаа өмнө манайхан лайв үзэж байгаа сонсож байгаа хүмүүс байх юм бол одоо яг энэ киног үзэжсэн би энэ киног үзэжсэн шүү дээ. Энэ киноны яг тэр хэсэг нь амар байсан ч гэдэг юм уу те. Эннээс бид нар ийм суралцах юм бэлээ гэдэг ч юм уу те. Тэгэд комментор ороод ирээрээ комментоо бас давхар уншаад явчих гэж бодож байгаа шүү. Аюултай харилцаа кино юм уу гинэ? Тийм. Аюултай харилцаа гэдээ монголоор орчуулчих болно. Тийм нилээн дээр үеийн кино байх ч нэ. Тийм 1987 онд гарчсан аюултай харилцаа гэдэг кино. За тэгээд хүүхдээ авахулахаас эрс ингээд татгалцсан. Тэгээ нөгөө эмэгтэйгээ ятгах гал дайн тэгэл залгаалгаа юм л да. Чи над хүүхдээ авахул та чи болохгүй штэ. Хэрвээ би аав юм бол чи хүүхдээ төрүүлж болохгүй. Би ингэж гэр бүлээс сүрүүлэхгүй гэ нөгөөдг нь үгүй. Чи харин ч надтай ирж уулз. Би чиний хүүхдийг тээж чинь. Чи хүүхдийн амьдралын нэг хэсэг баймаа гэл. Гэхдээ яг нэг дайн хэрэг хэмжээгээр одоо юу гэх юм бэ? Алексаас холдохыг хүсэж байгаа боловч одоо Алекс болохоор хүүхдээр одоо ингээд төрөө бариад дайнтай уулзах гад улам л ингээд pressure буюу одоо юу гэдэг байгаа байхгүй юу? Цохилтууд өгөөд сэтгэл санаагаар унгаагаа ч юм уу эсвэл сэтгэл санааны хүнд байдалд оруулаад байгаа юм л та. Тэгээ нэг удаа Алекс дайны бүр ингээд их нэртэй ингээд хүртэл уулзсан сууж идэг байхгүй юу? Уцаа ингээд авахаа болчихсон утсан дуурайд харна ерөөсөө уц муцаа хойлцсон чинь дайн нэг өдөр гэртээ ингээд ирсэн чинь Алекс нь их нэртэй юм ярьсан том өрөнд нь сууж идэг. Тэгснэ ихнэр дайн хайрт минь те энэ нөгөө чамтай ингээд хамтарч ажилладаг эмэгтэй гэж штэ ингээд манай байшингаас ингээд зарж марах ингээд сонсчод бас байшинг сонирхчин гинэ. Тэгээ нөгөөд чинь нөгөөдгөө хараад цочртоо би юунийгээ хараа нөгөө эмэгтэй бол юу хийж байгааг мэдчихэж байгаа штэ. За би гэрт нь хүрээд ирлээ. Чи бол намайг одоо ингээд тийм хурдхан салгачих чадахгүй шүү. Өөрөөсөө салгачих чадахгүй. Би чамайг хаа явсан газар чинь байнга дагнаа гэдэг юм мессеж өгöd байгаа байхгүй. Тэгэд энэ үед болохоор дайн утасныхаа дугаарыг бүр өөрчлөөд өөрийнхөө гар утасны дугаарыг өөрчлөөд гэрийн дугаар муур гэд бүгдийг өөрчилсөн байжсэн чинь ингээд гэртэн дахиад орд ирсэн. Яг энэ хэсэг нь надад амар санагддаг л та ингээд. Тим амар шийдэмгий, тим амар одоо юу гэдэг юм бэ? Аюултай тий. Одоо энэ чинь амар том сөрдүүлэг байхгүй шууд гэр бүл рүү н орж ирээл хөөрхийн эмэгтэйгийн хүн урд те одоо явж исэн энэ ихнэр нь гэдэг мэдчихэж штэ явж байгаа эмэгтэй нь хурж ирэнгүүтээ шууд танилцаал би надад таанд хүртэ ажилт юм аа би энэ байшин чинь амар таалагдчих энэ байшин чинь сонирхоо явж ингээд дүрсгээд ингээд ихнэртэй нь инээдсэн сууж ингээд чинь аим шигтэй бас ингээд ичихгүй байгаа байхгүй тэр эмэгтэй. За тэгээд Алексийн зам тэгээд яг Алекс гэрээсээ гарах гэж байхад нь ихнэр нь за одоо дайн за баярлаа манайхаар ирсэнд баярлаа за тэгээд баяртаа мартаа гэд яг явуулах гэсэн чи ихнэр нь тий би чамд өөрийнх нь дугаарыг өгье. Нэрээ дугаараар холбогдоод ингээд асууж сурлах юм асуугаараа гэд өөрийнх нь бүр дугаарыг бас бичиж өгчдөг байхгүй. Энэ болгоно нь ингээл амар
бүр нэг арийнх нь явж байгаа хөгжим аяс масан зүгээр үнэхээр аимшиг юм. За тэгээд айлгсын зан авир улам л хачирхалтай, бүр улам л догшин, улам л амар болоод идэг. Тэгээд айлгс болохоор дайны амьдралыг ингээд яг ингээд өөрийнхөө байлгахаа хяналтандаа авах гэл оролдоол байгаа нь харагдаал идэг л та. Тэгээ нөгөө нөхөр нь болохоор энэ бүхнээс гарахын тулд бүр ингээд сүултээ цагдаа, хуульчтай зөвлөлдөж эхэлж идэг. За би ийм асуудалд орчихсон. Би ийм алдаа гаргацсан чи одоо энэ юмхтэй ингээд салхайлаа. Бүр гэрт маань хурж ирээд ингээд ийм дарамт учруулад байна. Би яах ёстой юм бэ ингээд бүр зөвлөөд ингээд зөвлөгөө аваад эхэлдэг. За тэгээ бижл хамгийн тэгээ удалгүй ажил одоо киноны бас нэг л нилээн хүнд буюу аимшигтай хамгийн аимшигтай үйл явдал удахгүй болдгийн. За тэр яасан бэ гэсэн чинь охин нь болохоор ийм туулаа аав л да надад туулаа аадаг л да ааваа гэл кинон дэр тэгж аав ээжээс асуугаад байдаг. Тэгээд аав нь мэдээж одоо алдаа гаргачихсан хүн юм чинь гимшээд ч юм уу те их нартаа хамгийн сайн одоо нөхөр нь байх гад охиндоо хамгийн сайн аав нь байх гад ингээ хичээхэд түнхтэй аав нь туулааг нь авчлаа. Туулааг нь авцсан. За би туулааг аваад ирэгээд туулаа авчираад охин нь бөөн баяр. Эхнэр нь ч гэсэн охиных нь хамгийн хүсчихсэн зүйл болохоор ингээд бас үнэхээр баяртайгаар хүлээж авчихсан байхгүй юу. Тэгсэн нэг өдөр дайн одоо яг амралтын өдөр байсан баха. Дайн яг гадаа талбай дээр энэ чинь хотын цагт амьдардаг болохоор нэг юм том байшинд амьдардаг. Гадаа гарданда буюу ингээд юмаа хийж яагаад гадаар одоо юу гэх юм бэ? Засч залруулах юмаа ингээд хийж мэгээд ингээд эрэгтэй хүний мужаан зужаан иймэрхүү ажиллагаа bijсэн чинь эхнэр нь амар орилол явчихдаг галт тогонд. Тэгэл дайн бүр ингээд цочтол эргээл ингээд хардгийн юу яагаад орилж өгдөг чи юу яасан бэ гэсэн чинь бэт гэрийн галтгоо руу ороод тэгсэн яг билетгэн дээр нэг юм тогоо пор ингээл таг маг нь бүр ингээл нөгөө хитрхийг буцалгачаар ингээд дуграад ингээд дээшээгээ савчаад идэх та. Тэгээ очоод ингээд нээсэн чинь тогоонд нь нөгөө охиных нь тижээдэг аавынх нь онголгоо тарсан чинь дотор нөгөө охиных нь тижээдэг жижиг туулаа нь аавынх нь авч гисэн жижиг туулаа буцлаа байждаг байхгүй. Тэгэл эхнэр нь бүр амар орилол мэдээж гэл амар орилж байгаа шүү дээ. Тэгээ нөхөр нь гүйж орж ирэл яг энийг хэн тэнд хийсэн бэ гэдэг нь мэдээж энэ явдлыг Алекс хийсэн нь тодорхой болчихж байгаа юм. Энэ сцен бол киноны хамгийн алдартай эсгүүдийн нэг болсон. Бөгөөд үүнээс хойш одоо юу гэдгийг англи хэлэнд одоо байдаг үг нь болохоор bunny boiler гэдэг үг хиллэг гарсан байдгийн. Одоо ч гэсэн хиллэгтэй явждаг. Одоо атаарх уу одоо юу гэх юм бэ өөрийн болох гээд ингээд араас нь ингээд яваад идэг стокер ч юм уу те ийм хүмүүсийг bunny boiler гэж нэрлсэн ийм нэршил гарсан байгаа юм. Туулаа буцалгагч гэсэн л үг л те. За яг энэ явдлын дараа дайн за юм бол биш одоо хэрэг биш боллоо те. Нэг л буруу тал руугаа хазаачлаа да гэдэг ч юм уу. За эхнэртэй хэлэхгүй байна ч гэж байхгүй. Одоо тэгээд хэлээ да гэж бодвол яг эхнэртэй хэлэхээр шийддэг. Эхнэр мэдээж ингээ уйлж хайлаад мэдээж нэг тийм амар зүйлийг ингээд мэдэрсэн юм чи ингээд төгшүүртэй байгаа. Тэгээд эхнэр дээр очиод үннийг нь хэлдэг байхгүй. Алексын талаар тэгээд тэдний богино хугацааны харилцааны талаар мөн одоо юу гэдгийг яг одоо ямар нөхцөл яагаад энэ нөхцөл ингээд үүсэт байгаа талаар ингээд хэлсэн чинь эхнэр нь зүгээр маш их цочирдоод чи манад ирсэн тэр эмэгтэй Алекстай унтаж хөвддөг байсан юм уу? Чи намайг араар тавьчихсан юм уу? Тэр эмэгтэй чинь хурж ирээд намайг доромжлоод охины минь хайртай туулааг ингээ буцалгаад энийг чиний явуулсан эмэгтэй гэж байгаа юм. Чи намайг араар тавьсан юм уу гэд ойрлоод чарлаад нөхрийгөө цохиод мэдээж ямарч эхнэр уу хуурцсан эмэгтэй хүнд гэж ааш гарахад гайхгүй. Тэгээд мэдээж сэтгэл нь маш их хэмжээр шархлаад ингээ шаналаад үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээ нөхөр нь тайлбарлаад намайг уучлаарай. Энэ бол алдаа байсан. Гэхдээ одоо бол охиноо бодоод би үнийгээ бодоо би чамдаа хайртай гэдэг ч юм уу те. Яаж иж байгаад эхнэрээ аргадаад тэгээ гаргасан шийдэл нь болохоор за ямар таач энэ бүх асуудлыг хамтдаа давж туулъя гэдэг юм шийдэлд хүрдэг байхгүй манай хоёроос. Тэгээд тэд нар хамтдаа нөө цагтаа болон хуульчтай уулзаад те ямар энэ Алекс гэдэг энэ аимшигт эмэгтэйгээс яаж
хол байх вэ? Тэ арга чарга нь юу вэ? Яаж аюулгүй байдалд огноо байх вэ? Өөрсдийн аюулгүй байдлыг яаж хангах вэ гэх зэрэгээр ингээд зөвлөгөө аваад эхэлдэг. Гэхдээ ингээ явж байхад Алекс бол ерөөсөө ингээд шантрахгүй байгаа тоххой. Ерөөсөө шантрахгүй. Бас л нөгөөдхийг ч одоо яаж хорлох вэ? Эхнэрийг яаж хорлох вэ? Би яаж энэ хүнийг өөрийн болгохгүй? Нөхрийг нь яаж өөр дээр авах вэ? Яд бол тэгж хатар донттлоо одоо донтолтын зэрэгт очтлоо дурлцсан юм уу? Хайрлцсан юм уу те? Тэгээд нэг өдөр Алекс Дани охиныг нь сургуулаас нь аваа явчихдаг байхгүй. Ээж нь охиноо ингээд сургуулаас нь авах гад ирсэн чинь охин нь байхгүй. Хүн аваа явсан гэд мэдээж хин авсан нь тодорхой. Тэрнгэр чи хайгуул гараад сандрал гарч байгаа нь тэр сэтгэл зүйн одоо тэр нэг юу гэх юм бэ? Хүнд байгаа үед айх эмээх сандрах бүхэл тэр скинүүд ингээ гарчлаа юм л да. Гэхдээ яг тэр оройно ч юм уу бас удаагааг охиныг буцаагаад авчирдаг ч гэсэн энэ нь болохоор мэдээж эхнэрийг нь болон дайныг маш их хэмжээгээр айлгадаг. Тэгээ бед машин ингээ барай явж ийснэ. Машин барьж явахдаа Алексын талаар ингээ бодоол яваад байгаа шүү дээ. Одоо яах вэ? Тэр эмэгтэй яг яах вэ? Юу хийх вэ? Хаанаас гарч ирэх вэ? Яаж хорлох вэ? Охиныг мань бас ингээд хулгаалцсан юм чинь охиныг мань хулгаалж үзүүллээ. Туулааг нь алж үзүүллээ. Дээрэс нь гэрээр нь ингээд шууд ороод ирдэг юм байна. Энэ бол юугаар зогсохгүй юм гээд амар ингээд толгооноос нь Алекс гарахгүй ингээд явж байгаад машины ослолд орчдөг байхгүй ихнэр нь. Машинаа барьж явж байгаа. Гэхдээ айхтар хүнд гэмтэл аваагүй ч гэсэн энэ явдал нь болохоор яг энэ хосын одоо гэр бүлийн амьдралыг одоо бүрэн айдас автуулж чаддаг юм хэсэг байдаг. За тэгээд киноныхон төгсгөл нь ингээд ойртоод ирж хахад Алекс бүр ингээд бүрэн хяналтаа аваад ингээд галзуураад эхэлж байгаа юм л да. Юу ч хийжээс ингээд эхнэр нь уулна Дайны талаар одоо өөрийнх нь талаар энэ хоёрын талаар мэдчихэд уурлаад хаяад эсвэл салах дээр тулах хэмжээний байх ёстой байтал одоо ингээд нөхөртөөгөө нийлээд нөхөр нь ч гэсэн их нартайг нийлээд ингээд Алекс гэдэг бүсгийн эсрэг босоод бүх зүйлийг ингээд өөрийнх нь эсрэг хийгээд өөрөөс нь зайгаа бариад хууль цагдаагаар яваад байгаа болохоор ингээд бүрэн хяналтаа алдаад нөгөөх нь галзуурч эхэлж байгаа юм л да. Амар стресстэй ингээд депрессцэн. Гэртээ хүртэл ингээд зүгээр унтахгүй заяа нойрч авахгүй бодож байгаа зүйл нь яаж л Дайныг өөр юм болохгүй гэрлээ унтраагаал асаагаал ингээл нэг тийм төгшүүртэй бас юм хэсгүүд гаргадаг байхгүй юу. За тэгээд нэг өдөр тэр нөгөө галзуу эмэгтэй чинь Алекс Дайны гэрт ингээд нууцаар ороод ирдэг. Эхнэр нь ингээд угаалгынхаа өрөөнд ингээд шүдэмээ угаагаад ингээд цэвэрлээд ингээд яг бэжсэн чи гинт ингээд толных нь ард Алекс гараад ирдэг байхгүй. Яг ингээд толн ингээд тусна дүрсийг харсан чи ард нь Алекс гинт гарч ирэл гутга урчсан ингээд орилол өөрлөө ингээд дайрдаг байхгүй. Тэдний хооронд мэдээж аимшигтай тэмцэл өрнөдөг. Утга юм бол ацалтж байгаа юм, гар ургаа зүсж байгаа юм те. Яг ингээд яг тэмцэлдэл яг ингээд ам тэмцсэн юм хоёр эмэгтэйн дунд ингээд ширүүн одоо тэмцэл зодон болж исэн чинь Дайн гэртээ ирж таардаг байхгүй. Тэгээд яг юу болж байгаа мэдэнгүүтээ Алексыг бариад ингээд зогсоочж байгаа. Зогсоогоод чи одоо ойрлоод чи манахаас зайл чи юу хийж байгаа юм бэ чи одоо ихнэрлүүн ингээд довтолж штэ. Тэнгүүтээ мэдээж ингээд зогсоож явахдаа ингээд нөхөр нь Алексыг баантаа ус руу ингээд дардаг байхгүй. Баантаа ус руу ингээд дараад бүр ингээд живүүлэхэд ингээд нэлээд удаан дарсан чинь нөгөөх маань ингээд тийчилж жагаад ингээд сүултээ ингээд нүд нь хараагаараа ингээд амьсгал нь ингээд бөмбөлөг болоод ингээд живчж байгаа байхгүй юу. Ингээд бүр ингээд байхгүй болчих. Тэгээд нөгөө хоёр маань тайвшраад за одоо ингээд өнгөрлөө. Одоо ай хайлг боллоо би үнийг ингээд тайвшруулад тэрврээд бэжсэн чи гинтх нөгөө Алекс чинь бас дахин босч ирээд довтолдог. Утгатайгаа ч болов довтлоо нөгөө ихнэрлүүн л довтлоо өөрлөөнч довтрол нэг алах гэдэг шүү дээ. Тэгээ бас яг тэр хэсэг бол миний бүр зүгээр нэг жоохон байхдаа бас үдчихсэнийг ч хэлэхүү бүр нэг амар бүр нэг травма үүсгэсэн яг хэсэг баггүй тэр гів гинтх уснаас орж ам орж байгаа юм шиг одоо хідэн жамтай
гинт гарч ирснээр дахиж дайраал тэгэл нөхөр нь мэдээж тэгэл нөгөөдгийг чинь энэ удаад бол ингээд алчиж байгаа шүү дээ тий. Эцэст нь нөгөө бет болохоор буу авчирч чад айлгсыг буудаад алчдгийг нөхөрлүүнд дайрж хаад. Тэгээд сүултээ төгсгөлдөө болохоор нөгөө цагдаа нар ирж одоо тэгэл мэдээж яг нөгөө хэргийн эзэн хингэргийн тохиор ингээд өнгөрчихсөн байгаа. Тэгээд бүх зүйл ингээд дуусаад тэгээд кино төгсгöd дайн бет 2 болохоор ингээд толь руу ингээд харж зогсож байгаагаар ингээд төгсдөг байхгүй. Тэгээд тэдний амьдрал ямар амар аимшигтай сорилтыг давсан бэ те. Ямар амар сорилттой учруу гэдгийг ингээд харуулаад толинд ингээ бие биенийг хараад тэгээд ямар тач хамтдаа ингээд даваад туулчлаа гэдэг хэсгийг ингэж гараад кино бол ингээд дуусчихдээ. За тэгээд энэ киног үзчихсэн хүн байна уу? Ер нь бол энэ киноны яг аль хэсэг нь үнэхээр айхтар гэж бодсон бэ? Одоо аль хэсэг нь зүгээр энэ бүр ингээд тэр хэсэг нь л үнэхээр байсан гэд миний бодлохоор яг тэр эхнэр нь охиныхоо туулайг буцалж байгаа тэр тоогоог олох бол үнэхээр аимшигтай байсан. Ямар мэдрэл хүнтэй, ямар амар харгас өрөвч биш хүн одоо тэгэд амьд амтныг авч ингээд буцалгаад алчих хувьтай тий. Тэгээ бас нэг бодлын бас нэг ийм бодол бас орж ирдэг л тий. За Алекс гэдэг юм ихтэй минь болохоор магадгүй ингээд ойртсон болгонтойгоо ч юм уу тий. Дотн харьцаа болсон хүндээ ингэж шунж дурладаг төрлийн эмэгтэй байж болох юм. Өөрийн болгочиж салдаг ч юм уу. Эсвэл бүр салдаггүй. За тэгэхэд энэ хүн магадгүй багасаа авсан юм травматаж байж болох юм. Хаягдаад ингээд хаягдсаар ингээд сүлд ингээд бүр хаягдмааргүй одоо юу гэх юм те травма үүсчихсэн. Тэнгүүд нэг залуу гарч ирэнгүүтээ өөрийг нь ашиглаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэнгүүтээ за алдаа байлаа чи бол алдаа байсан миний. Гэт шууд хайж явж байгаа мэдрэмж бол нэг бодлын бас өрөвдмөрч юм шиг санагдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо Алекс гэдэг эмэгтэй хүн яг сэтгцийн ч юм уу мэдрэлийн өвчтөө байсан, согогтой байсан гэж боддгоо. Алекс бол энэ үнэхээр өрөвдөлтөө эмэгтэйн дөрөв. Алекс л энэ үнэхээр юу ч хийхээс сийхгүй алуурчны дөрөв те. Нэг амар эмэгтэйн дөрөв. Тэгэхээр та бүхэнд энэ киноны хамгийн аимшигтай сцен аль нь байсан гэж та бодож байна? Миний хувьд туулаа буцалгах байсан. Тэгэхээр ер нь төгсгөл нь таны бодлоор шудраг төгсгөл байсан гэж бодож байна уу? За энэ төгсгөл нь үнэхээр таалагдсан ч юм уу эсвэл төгсгөл нь тиймэрхүү байсан бол арай ондоо байсан юм болов гэдэг ч юм уу. Гэхдээ манай нэг бас нэг Монголын нэг юм кино байдаг те. Бас нэг Fatal Attraction аюултай харилцаа гэдэг бас мундаг жүжигчд тоолсон. Гэхдээ бараг л энэ киноноос хуулцсан ч юм шиг одоо ингээд яг буцаага ботход магадгүй санаа авсан ч гэж болох юм. Сарнаа сараа тэгнэ би бас амар цочиж үлээ уснаас гинт гарч ирээд л гинэ. Тийм. Бүр яг үхсэн юм шиг бүр амар олон секунд ингээд усан доор ингээд зүг зүгээр байжсныг гинт босч ирээд дайрна гэдэг чинь бас ямар амар юм бэ л гэж бодчихсон. Монголын аюултай харилцаа кино чинь тэр чигээрээ энэ юм байна штэ. Отгон цэцгийн тоглосон гинэ. Тийм, би яг тэгж бодож байна. Яг л энэ киноноос санаа аваад гаргасан кино болов уу гэж бодож байна. Мэдээж жүжигчдийн хувьд бол үнэхээр мундаг жүжиглсэн, дүртэй лаг орсон. Одоо энэ киног ингээ буцаагаад сая үзэхэд 1987 онд хийжсэн энэ кино маань одоо хүртэл ингээ үзэхээр дахиад бүр ингээ шинээр бүх мэдрэмжийг авдаг байхгүй юу. Хизээч уйддаггүй гэхчээр. За найруулагч маань болохоор яг одоо аюултай харилцаа киноны Монголын аюултай харилцаа киноны зургийг нь өчгсөн байна. Тийм жүжигчин Отгон цэцэг тоглож исэн. Энэ залуу нь болохоор одоо акапелла хамтлагийн дуучин мэл юу вэ? Би тэгж санаад байгаа юм. Тэгэхээр төгсгөл хэсгийг манайхан юу гэж боддөг вэ энэ кинон дэр? Бас энэ залуу өөрөө өөдгөө залуу юу? Мэдээж нөгөө нэг байх ёсгүй зүйлийг хилийн хязгаарын давчгсан байгаад байгаа. Тэгэд ихнэрээ хуураад бас нэг эмхтэн амьдралыг бас самарчиж байгаа юм шиг те. Тэгэхээр дөрүүд дээр нь ямар дүн шинжилгээ өгье гэж бодож байна. Миний хувьд болохоор бас яг нэг улаан цам ямар галзуу эмхтэн ямар амар юм бэ гэж
бодож байдаг байсан уу? Бодож анх үдчихсэн болов л одоо баг залуудаа. Яг одоо ингээ буцаагаад яг өчигдөр үзээд ингээ байж хаад бас өрөвдөлтөө эмхтэй юм аа. Бас тусламж хэрэгтэй эмхтэй байсан байж магадгүй тийм ээ. Хинч бас Алексийн оронд ингээд байхыг хүсэхгүй байх. Тэгэхээр бас нэг юм хаягдмал тий хайртай нэг залууд амар хайртай болсон чинь нөгөөх нь ингээд өөрөөс нь зайлсхийх гэ тэрнээсээ жирэмсэн болчиход байдаг тий. Тэгэхээр бас л амьдралыг янз янзын өнцгөөс олон талаас нь харуулж чадсан гэж бодож байна. Сарнаа сараа олон талын л үнцэг гарна л та. Нөхөр ихнэрээ гараар тавьж өөр хүнтэй унтааг бол тий гинэ. Тийм. Тэгэхээр бидний одоо өдөр тутмаа гаргаж байдаг ялангуяа одоо харилцаан дээр, хайр дурлал дээр ч юм уу, гэр бүлийн харилцаан дээр тий гаргаж байгаа бүх жижигхэн чамаагүй сонголтууд сүүлдээ ямар амар том зүйл рүү одоо орж болохыг, ямар айхтар зүйл одоо юу гэмдэ. Юунаас олж гэр бүлийн үнц нь гэр бүл бутарч болохыг тий. Юунаас олж хүний амь бас эрсдэж болохыг ямар тэнэг үйлдэл ч юм уу те ямар тэнэг одоо шийдвэр гаргаснаас сонголтыг хийснээс болоод өөрсдийн одоо өөрийн болон өөрийнхөө одоо хайртай гэр бүлээ ч юм уу өр хүүхдээ эрсдэлд оруулж болохыг бас давхар харуулсан гэж би боддог. За өнөөдрийн кино болохоор Fatal Attraction буюу 1987 онд гарч ирсэн үнэхээр алдартай кинонуудын нэг хэсэг байлаа. Тэгээд хэрвээ та бас өөрөө ийм гой кинонууд байдгаа. Энийг ярьж өгвөл яадаг юм бэ гэдэг ч юм уу. Тийм санал байгаа бол ховь чатаар орж ирээд за энэ киног үзээрэй халиука. Тэгэх юм бол таалагдвал ярьж өгөрөө гэдэг ч юм уу. Би санал бодлыг бас ингэ сонсон шүү за. За тэгэхээр надтай одоо киноны нэвтрүүлгийн турш одоо хамт байсан бүх үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэд энэ хүрээд манай өнөөдрийн эфир өндөрлөж байгаа. Үргэлжлүүлэн одоо ингээд 5 дахь штэ тий. Тэгэхээр та бүхэн хагас сайн бүтэн сэнэ үнэхээр гоё таатай сайхан өнгөрөөгөөрөө. Тэгээ та бүхэн нэгтгэхийн оройн эфирүүдрээ уулзтлаа. Түр баяртай сайхан амарцгаагаар манайхаа.